Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр нөгөө зуны шүн багна. Тэ? Тэгээд маш эрт хүмүүс бас ажилдаа явдаг болсон байна. За яг би энийг харахтаа маш талархсан байна. Тэгээд сайн намайг хүргэжсэн хоёр барилгачийн талаа юу гэж ярьжсэн юм гэхээр дарга нэрийнхаа нөгөө нэг өөрсдийнх нь барьж байгаа барилгын ажил дээр ирж харахгүй байгаа тухайг бид нар ямар их юм хийж байгааг уг нь харчвал тэ. Тэгэх юм бол нөгөө нэг хит хамгийн үнэс айгүй өөр болцсон байгаа гэж ингэж явж байгааг би сонсохдоо ер нь бол бид нэг жоохон анзаарахтай чухал ажиллах амьдрах хэрэгтэй юм байна гэж надад бол айгүй их бодгоцсон. Би биэндээ урам өгье шүү өнөөдөр гэж хэлмээр санагдлаа. Тэгээ анзаарахтай гэсэн чинь нэг постыг харснаа зүгээр сончлаа. Айгүй хөрхөн пост зурагтай юм постыг харсан. Нэг хүн чулуун дээр бүдрээд унж байгаа нэг хүний зурагтай тийм пост байсан аахгүй юу? Тэгээ гол нь ингээд чулуун дээр ингээд бүдрээд газар унж байгаа ч гэсэндээ яг унсан газрын хамрын хэсэгт нь ингээд нэг гоё цэцэг байгаа аахгүй юу? Тэгээд тэр цэцгийг ингээд олж ингээд харж байгаа аахгүй юу? Тэгээд дээдлэлт нь юу гэдэгтсэн вэ гэхээр бүдэрсэн тулдаа тэр олон сайхныг харсан ч юм билүү гэжтэйсэн аахгүй. Тэгээ хаяа нөгөө бүх зүйл ингээд тодорхойгүй ингээд санагдаж болох ч гэсэн яг тэр тодорхойгүй байдал дундаас л бид өөрийгөө олж хардаг юм аа. Бид сайн сайхан амжилттай яваа үедээ аливаа зүйлийг харах нүд маань хаагччихсан ч юм уу те эсвэл зарим зүйлийг харахгүй анзаарахгүй явж идэг. Бүдэрсэн тулдаа тэр сайхан цэцгийг олж харсан гэдэг шиг магадгүй бид ямар нэгэн байдал нөхцөл байдал донд те унсан юм шиг тэргэж бүтлгөөцсөн юм шиг тэгж санагдах үедээ бид өөр нэг зүйлийг олж хардаг байна. Ямар гоё санаа байна. Яг над тэлж байгаа юм шиг санагдаж. Тийм байна. Үнэхээр гоё. Сонсогч таныг энэ өглөөс урамшуулъя. Таны нөхцөл байдал ямар байна вэ? Та магадгүй нэг зарим нэг зүйл дээр алдсан, унсан, бүдэрсэн те бүтлгөөцсөн юм шиг ингээд үнэлэгдэхгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Гэхдээ энэ нөхцөл байдал донд та өөр нэг зүйлийг олж харах болно шүү гэдгийг битгий мартаарай. Магадгүй өөрийгөө та илүү их таньж мэднэ шүү дээ. Бид нэр тэр нэг дээгүүр те ингээд агаар дээр ингээд нэг айгүй сайхан ингээд явж байхдаа зарим зүйлийг анзаарахгүй өнгөрсөн зүйлүүд маш их байдаг. Тэгэхээр яг нэг ийм цаг мөчтөө та өөрийгөө илүү олж харж хараагүй зүйлсээ илүү харах боломжтой шүү. Яг нь. Маш гоё пост байсан шүү. Тэр зургийг харах юмсан. Маш гоё пост. Ингийн зүгээр нэг юм хар юм юугаар зүгээр зурцсан. Айгүй ингийн зураг байсан, зурмал зураг байсан аахгүй тийм өнгөний тод шүү. Тэгэхээр санаа нэг хөөрхөн санагдсан. Сая таныг анзаарахтай байгаарай гэсэн чи яг тэр зураг санаанд орлоо. Тэгээд энэ өглөө сонсогч танаас урам зориг өгье. Бурхан тантай үргэлж хамтайгаа шүү. Таны ямар нөхцөлд байгаагаас үл хамааран Бурхан үргэлж тантай хамтайгаа шүү. Таныг хизээж орхиогүй гэдгийг битгий мартаарай. Тэгээд энэ гайхалтай өглөө эзний өмнө хамтдаа ирж түн талдар магтаалыг өргөцгөөе. Эзний хүндлэх цаг боллоо. Ирэж түн харан өргөх мөчөдөө. Ирэж
Бүхэн таны бохон хэмээх хүнэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан бүхэн баяраг ихнээс сотаа хэд бүхэн таны бохон хэмээх хүнэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан Хүндлэх цаг болоо ирэж түн харан өргөх мөчөдөө ирэж байгаа бүхнээрээ хүндлэх дүү ирэж ертөнцийн эзнийхээ эцний хүндлэх цаг болоо ирэж түн харан өргөх мөчөдөө ирэж байгаа бүхнээрээ хүндлэх дүү ирэж ертөнцийн эзнийхээ Таны бурхан хэмээх хүнэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан бүхэн баяраг ихнээс сотаа хэд бүхэн таны бурхан хэмээх хүнэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан бүхэн баяраг ихнээс сотаа Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, бие махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бүгд хамтдаа Иохан номын 1:39-р ишлэгийг хань. За тэгэхээр энэ ишлэлээр Есүс тэдэнд ир та нар харна гэж айлцсанд тэд түүний байгаа газар очиж үзээд тэр өдөр түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор 10 дугаар цаг болж байлаа гэсэн байна. Тэгэхээр Есүс тэдэнд ир та нар харна гэж хэлсэн байна. Хинч тэндээс ирээгүй. Зөвхөн тэр ирсэн гэдэг үг Библийн нэг газар байдаг. Есүсийн ярьж байгаа мөнхийн улс болоод Есүсийн ярьж байгаа ертөнцийн сүр жавхлан дээр гайхамшигт байдал тэр бүхнийг Бурхан зах цухаас нь зарим нэг шийдвэрлэгчд бол харуулсан байд. Гэхдээ өнөөдөр бид нар хожим Есүст итгэснийхаа дараа тэр улсад байна гэдэг нь бол маш гайхалтай зүйл байна. Тиймээс бид Есүст итгэсэн өдрөөсөө эхлэн өнөөдөр Бурханаас холдсон тэр орон зайг нөхөн Бурханлаа улам Иесус Христээр дамжуулан ойрцоор байх нь бидний амьдралын хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Өнөөдөр ишлээс би Иохан номон дээр гардаг Есүс Христийн нэгэн онцгой хэлсэн үгүүдийн нэг болох ир үз гэдэг хоёр үгийн талаар бүгдээр хамтдаа суралцъя. Тэгэхээр бид юу юм бэ? Юу үзүүлэх гээд байгаа? Яах гээд байгаа? Яагаад дуудаад байгаа?
эндээс хэлж, утсаар хэлж, одоо видео кол хийчих шиг дээ үү те. Бид нар заримдаа нэг ийм хандлагаар зарим нэг хүмүүсийн бүр яг нүдээр чинь харуулахыг хүссэн те. Яг байгаа газар нь мэдрүүлэхийг хүссэн. Тэгээд зөвхөн танд хэрэгтэй гэж бодоод санал болгож байгаа тэр зүйлүүдээс хэдэн удаа татгалж ирсэн өнөөдөр бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр олон хүмүүс бид нарыг те наашир ир аль энийг нэг хараад тааж үзээтгэж тийм үү гэж чамд яг тохирны чамд яг таарна гэх юм уу ийм байдлаар бол бидний амьдралд бол олон удаа хандж ирсэн байх. Тэгэхээр би бол нэг тийм хандлагыг бол аягүй сайн мэддэг. Ягаад тэгэхээр маа найзууд энэ ёстой чийл авах ном байна тий. Энэ бол ёстой яг чамд л тохирох зүйл байна. Гэх мэтчлэн манай зарим найзууд бол над руу бол уцаар иржсэнийг бол би маш сайн санддаг. Харин Иохан Баптистийн дагалдагчид Есүс Христос өөр зүйлийг харна гэдгийг Иохан мэдчихсэн юм. Тийм учраас нөгөө нэг Иоханыг Йордын гол дээр хүмүүст баптизм хүртэж явах үед хүмүүс юу гэж асуусан гэхээр үгүй та нөгөө хүн муу юм уу? Эсвэл танаас өөр хүн ирэх юм уу гэж асуух үед миний дараа нэг хүн ирнэ. Тэр хүн бол маш чухал хүн. Тэр хүний шааханы сурыг ч тайлах хэрэг надад байхгүй гэж. Ингээд Иохан бол яасан мэхээр Есүстэй таарлах болгондоо дагалдагчдаа хараач энэ дэлхийн нүглийг үүрэгч Бурхны хураг явж гин гэж. Тэгэл жоохон байж байгаа дахиад Есүс явж байгаа бол Иохан заагаал Бурхны хургийг харахтун гэж хэлж. Тэгэхээр Иохны энэ даруй байдал нь та нар очиж үз. Та нар надтай хамт байгаад байж болохгүй. Харин надаас илүү та нарт өгч чадах. Тэ? Та нар амьдралынхаа дараагийн үеэлөө та нар Иохантай цагийг өнгөрүүлж ирсэн бол одоо Есүстэй мөнхөд цагийг өнгөрүүлэх цаг ирээд байна. Тийм учраас та нар хар. Тэр бол ертөнцийн эзнийхүү. Тэр бол хураг. Бурхны хураг. Түүнийг харахтун гэж бол Иохан хэлж ирсэн. Тэгэд Есүсийн талаар Иохны танилцуулж байгаа энэ танилцуулгыг одоо дагалдагч нараад хоёр дагалдагч нь Есүсийг дагсан баг. Тэгээ Есүс эргэж хараад та нар юу ирнэ вэ гэж. Та нар чи Иохан Баптистийн дагалдагч. Тэ? Бурхны агуу зарлаг хүний хүүгээс төрөхсдөөс хамгийн агуу. Та нар надаас юу ирнэ? Та нар маш сайн багштай. Бурхны талаа Бурхны өмнө зөв шударга амьдардаг маш сайн хүнийг дагж байгаа. Тийм байж та нар намайг дагж хүрч ирээд надаас юу ирнэ гэж. Тэгэхэд тэд бол юу гэж асуухад багшаа та хаана байгаа вэ гэж асуултыг тавьсан байдаг. Тэгтэн л хэлсэн байгаа байхгүй. Ир үз гэж хэлсэн байна. Есүсийн байгаа газар оч. Өнөөдөр өглөө Хермоны шүдрээр тантай хуваалцахыг хүсэж байгаа зүйл бол Есүсийг хүмүүс тань дээр авчирна гэж бодож байгаа бол Есүс тантай хамт байдаг гэдэг би хэлмээр. Та хүмүүсийн одоо очиж харсан зүйлүүдийг сонсоод харсан гэж бодох гэсэн хэрэггүй. Бурхан өөрөө танд харуулахыг хүсэж бэлдсэн зүйл байгаа. Хүмүүсийн маш өөрөөр харсан зүйлийг та очиод бас нэг өөрөөр харна гэж. Тэр зүйл нэг л зүйл байх боловч Бурхан тэр зүйлээр дамжуулан ойлгуулахыг хүссэн зүйл өөр байгаа гэж. Тиймээс та Бурханыг эрен хайхтун. Хаана байгаа вэ? Бурханы ивэлэр бол хаана байгаа вэ? Миний амьдралын аль хэсэгт Бурхан надад ойлгуулахыг хүсэн, надад намайг сургахыг хүсэн, намайг хүчрэхийг болгохыг хүссэн гэсэн байгаа. Амжилттай өдрүүдэд маань байгаа юу? Эсвэл зовлон зүдгүүртэй өдрүүдэд маань байгаа юу? Би амьдралынхаа яг аль хэсэгт Бурханыг очиж харах ёстой. Аль хэсгээс Бурхан надад ирсэн, надад харуулсан гэдгийг ойлгох ёстой гэдгийг бид өнөөдөр бодох ёстой гэж. Түрүүн нэвтрүүлэг эхлэхийн өмнө бэлгийн хөтлөгчийн уншсан гэж байгаа зүйл бол маш чухал байна. Яагаад тэгэхээр бүдэрч унахтаа одоо нүрийнхээ ойролцоо байсан цэцгийг хараад бүдэрсэн тулдаа тэр сайхан зүйлийг харсан байна шүү дээ. Тэгэхээр бид заримдаа би алдарч болохгүй, би бүдэрч болохгүй, би унаж болохгүй гэж боддог. Бид зохиомлоор гим хийж алдна гэж бол мэдээж байхгүй. Гэхдээ бид хичнээн хичээсэн ч гэсэн амьдралын зарим хэсгээр алдсан байх тохиолдол гардаг. Тийм учраас Есүс Христ бидэрт юу гэж хэлж ихээр ир хараа гэж. Тэгэхээр өнөөдөр Бурхан танд хэлж байгаа зүйл нь та ир хар гэсэн Есүсийн урилгыг хүлээж аваарай. Та тэгээд амьдралынхаа энэ хэсэгт хаашаач очимооргүй санагдж байгаа бол та Есүсээр очиорой.
Тэгээд юу ч харагдахгүй байна гэж бодож байгаа бол Есүс яг ийм орчин нөхцлөөс чинь танд юу харуулах вэ гэдгийг та түүний бичээсээс, түүний үгээс, түүнийг дагж яваад эвээгдсэн хүмүүсийн одоо гэрчлэлээс ирэн хайгаарай гэж бол би таныг урамшуулмаар. Бурхан бидэнд хандан бидний хаана байгаа газар ирээч гэж бол биднэрт бол хэлэхгүй. Тэгэхээр юу гэж хэлж юм гэхээр Бурхан харин биднэрт юу гэж хэлж юм гэхээр би та нарын байгаа газар чинь баг. Харин та нар намайг уураач гэж. Тэгэхээр өчигдөр би Библийн нөгөө нэг Есүс кино үзсэн л дээ. Есүс кино үзэж байгаа үед надад нэг үг. Их эзэн намайг ойрхон байхад нь дууд гэж. Бурхан хэдэж танаас хол байгаагүй. Бурхан биднээс холгүй байдаг гэж Паул хэлсэн байдаг. Тийм учраас холгүй байгаа юм чинь та хүмүүсийн харж хүмүүсийн очиж байгаа дээр очих боломж байгаа гэж. Тэгэхээр харин би сул дорой махан бие дотроо оршдог. Орон зайд хязгаарлагдаж байдаг. Тэгээ тэр хязгаарлагдмал байдлаараа ялангуяа бидний сэтгэл санаа болон итгэлийн байдал хүндэгцүү байх үед бид нар олон зүйл дээр хөдөлгөөн хийж чадахгүй бас харж чадахгүй болдог. Харин Есүс юу гэж хэлж ихээр та нар ир тэгээд харах болно гэж хэлж байна. Есүс би очиж та нарт харуулна гэж хэлэх шаардлага байхгүй. Есүс тэр хэдийн тэнгэр дэх байр суурь орхин дэлхий дээр хуржээ загалмаа дээр хийсэн зүйлээрээ Бурхан гэж хэн болохыг, Бурхан бидний хувьд хэн болохыг, Бурхан бидний хэн гэж хардгийг харуулсан байна. Бид хэрвээ Иохан номын 3 дугаар бүлгийг харах юм бол тэнд нэг Мөсегийн үед ард түмнийг очиж хар гэсэн нэг зүйл байсан гэдгийг бол бид бол бас харах боломжтой. Тэрний үхээр тухайн үед бол Израилийн ард түмэн цөлд гим нүгэл хийгээд өдөрт бүр 23,000-аар хүчээсэн гэж боддоо. Яг тэр үед яах ёстой талаар бодж идэл нэгэн одоо шон дээр могойг хадаж өлгсөн ба. Тэгээ түүнийг очиж харсан болгон идэгнэ гэж. Могоо харлаа гэж идэх юм уу гэжсэн болгон өгсөн гэж. Харин мүлхэж очиж чамаагүй эсвэл хүнээр зөөлгөж очиж чамаагүй тэр могоог хараад энэ могоог хараад идэгнэ гэж Бурхан хэлсэн шүү дээ гэд Бурханы үгэнд итгээд хэдийгээр хараад идэгчих юм уу гэсэн бодол өөрийнх нь эсрэг байсан ч гэсэн өөрийгөө давж гараад харч чадсан Израильчууд бүгд идгэрсэн ба. Амен. Тэгвэл өнөөдөр Бурхан хэлж байна. Ир үз гэж. Чуулганыхаа итгэгчдэд энэ талаар зааж яснаа сансан л та. Тэгээд энэ дээр юу гэж заасан бэхээр би харилцааны талаар заасан. Харилцаан дээр хүлээлтэнд дэнтсэн хүмүүс байгаад идэг. Хүмүүс өөрийнх нь амьдралд ирж харж өөрийг нь хинбэ гэдгийг ойлгож мэдэрнэ гэж бодоод идэг. Өөрийгөө л тусгаарлагдсан эсвэл өөрийгөө л орхигдсан гэж бодоод идэг зарим хүмүүс байдаг. Гэтэл яг үнэндээ Бурхан бидэрт зарим зүйлийг заавал очиж үзлгүүгээр эсвэл өөрч харуулгүйгээр ойлголцох гайхалтай нэгэн зүйлийг өгсөн. Тэр бол ариун сүнсний нөхөрлөл байна. Хэн ч миний гутлыг өмсөж үзээгүй учраас миний амьдралыг мэдхгүй гэж хэлэх гэсэн хэрэггүй. Хэрвээ Есүс таны амьдралд орж ирсэн бол бусад хүмүүс заавал орж иж үзэх шаардлага байхгүй. Тиймээс бид Есүсийн ир үүс гэсэн газар очиж болох боловч хүмүүсийг өөрсдийнхөө амьдралд ирж үзэж байж л ойлгоно гэж бодох нь буруу бодлоо. Тэгвэл өнөөдөр бид нэр эцэст нь яг юу хэлэх гээд байна гэж. Иохан яагаад дагалдагчтайгаа очиж Есүсийг дандаа харуулах гэдэг вэ? Хараач ертөнцийн нүглийг өөргөж Бурхны хураг явж байна. Хараач Бурхны хураг явж байна гэж. Иохан яагаад өөрийг нь дагж байгаа, өөрийг нь одоо агуу нэгэн гэдгийг бусдад тунхаглаж байгаа, олон хүн араас нь дагж байгаа ч өөрийнх нь одоо нэр төр ийм тэр давуу байдал үүсчих чинь тэр бүхнийг Есүс Христээр шууд салахыг хүсэж байгаа. Тэр хүмүүсийг яагаад өөрийнх нь өгж байгаагаас илүү зүйлийг Есүсээс амсаж чадна гэж Иохан итгэж чадж байгаа. Учир нь Иохан Бурхныг агуу гэдгийг мэддэг. Иохан ч бай, Есүс ч бай Бурхны ажлыг хийгээд явж байгаа яг энэ үед бол одоо энэ хүмүүст хэн хэрэгтэй вэ гэдгийг бид нар өөрсдөө мэдэж явуулах хүмүүсийг явуулж дуудах хүмүүсийг бас цагт нь дуудаж чаддаг байх нь итгэгчид бидний харилцааны маш чухал зүйл байдаг. Тиймээс бид таныг ир гэсэн газар таныг очиж үзэх чинь туслахын тулд энэ нэвтрүүлгийг хийдэг болов гэж бодож байгаа. Эзэн таныг ир үз гэж олон удаа урилга явуулсан баг. Харин та магадгүй хүмүүсээс болоод очоогүй байж магадгүй. Хүмүүсээ буруу хардаг хүмүүсийн нүднээс болоод гэрчлээс болоод бас харж чадаагүй байж магадгүй. Тэгвэл өнөөдөр эзэн танд хэлж байна. Та түүний үгэнд дуулууртай байгаад очиод харах юм бол зөвхөн танд харуулахыг хүссэн энэ дэлхий дээрх өөр хинт ч харуулахыг хүсээгүй тийм зүйл эзэнд байгаа. Бас тэр арга зам нь
Та бүдэрч унаад харах байж ч магадгүй. Та өсөрж явахдаа харах байж ч магадгүй. Ямар ч гэсэн та яг одоогийн байдлаараа харах боломжгүй учраас одоо байгаа газараас харах боломжгүй учраас өнөөдөр Иохан 1:29 энэ ишлэлээр дамжуулж эзэн таныг ир үз гэдэг зүйлээр хөдөлгөөнтэй харилцаатай амьдр бас бусдын нүдээр харж бусдын явснаар явна гэж битгий бод. Чамд зориулсан зам, чамд харуулах зүйл надад байгаа гэдгийг эзэн Иесус танд хэлж байна гэж. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа маш чухал зүйлийг ойлгож ухаарлаа. Тэгээд та Есүсийн ир гэсэн газар очиж үз гэсэн зүйлийг нь үзсэн үү гэдгийг та эргцүүлэн бодоорой. Тэгээ энэ цагт эзний өмнө хамт тарцгаая. Ангаж сагсамбу амин годич ятартулсан хүмүүс ихсний урсалтараа түүнийг бид утгаа тэр даваатан хүнийг завдан зүтгэрүү бүгдугаардан урснаа Есүс та ирээч Есүс та ирээч Есүс та ирээч Есүс та ирээч ангаж сагсамбу амин годич ятартулсан хүмүүс ихсний урсалтараа түүнийг бид утгаа тэр даваатан хүнийг завдан зүтгэрүү будугаардан урснаа Есүс та ирээч Есүс та ирээч Есүс та ирээч Есүс та ирээч та ирээч та ирээч аширан түүнийг бид дутахыг чудагаана та аширан түүнийг бид дутахыг чудагаана Есүс та аширан түүнийг бид дутахыг чудагаана Есүс та аширан түүнийг бид дутахыг чудагаана Есүс та ирээч Есүс та ирээч Есүс та ирээч Есүс ирээч Есүс ирээч Есүс ирээч Есүс ирээч
Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Иохан номын 1-р бүлгийн 39-р ишлэлийг суралцлаа. Есүс тэдэнд "Ир, та нар харна" гэж айлцсанд тэд түүний байгаа газар очиж үзээд тэр өдөр түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор 10 дугаар цаг болж байлаа гэдэг ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Тэр өнөөдөр ч гэсэн танд үүнтэй ижилхэн урилгыг өгдөг. Ирээд хар. Эзэн сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хорогддог хүн юутай ерөөлтэй вэ гэж Дуулал номын 34:8-д хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үгийг та битгий мартаарай. Эзэн сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хорогддог хүн юутай ерөөлтэй вэ? Түрүүн бас үгийн цагаар пастор маань хуваалцсан. Харилцааны талаар бас маш чухал зүйлийг бид нэр ойлгож авах хэрэгтэй гэсэн. Тэгээд хүмүүс өөрийнх нь амьдралд ирж харж байж л өөрийг нь ойлгоно, мэдэрнэ гэж боддог. Гэтэл яг үнэндээ Бурхан бидэнд зарим зүйлийг заавал очиж үзүүлгүйгээр эсвэл урьж харуулгүйгээр ойлголцох гайхалтай зүйлийг өгсөн юм аа. Тэр бол ариун сүнсний нөхөрлөл. Тэгэхээр миний одоо ингээд туулж байгаа, амсж байгаа зүйлийг чи ойлгохгүй байна гэж битгий та хэлээрээ. Миний энэ готлыг өмсөж ижил ойлгоно гэж битгий та хэлээрээ. Тэгэхээр энэ зүйлийг өнөөдөр та үгийн цагаас суралцсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд хамтдаа Бурхны өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Ихэдэн таны хайр инэрл аваа. Энэ цаг үстэн өнөөдөр Есүсийг дагсан анхны дагалдагчдын нэг болох Андрэ хэрхэн Есүсээр ирсэн талаар бид хамтдаа суралцлаа. Андрэг түүнийг анх дагуулж исэн багш нь Есүс рүү явуулсан гэж. Тэгэхээр бид зарим газар, зарим хүнд харагдаж дэндүү удах үе бидний амьдралд байдаг. Харин хизээ хаана очиж юу харж, юуг ойлгох ёстой вэ гэдэг та бидэнд сүнсээрээ дамжуулан сануулж өгөөч гэж танилцуулж байна. Тэгээд түүнд бид бас хүмүүсийг бас ирэх үед нь ухтан авч, явах үед нь явуулж чаддаг байхад туслаач. Бид бас хүмүүст харуулж чаддаг байхад та туслаач. Бид бас өөрсдийн амьдралын тохиолдож байгаа бүхий л зүйлүүдээ Бурхан харж хандаж, Бурхан харж ялгаж, Бурхан бас анзаарч, Бурхан хамт байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, та намайг хитээч орхиогүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тусалж өгөөч. Та бидний амьдралыг сонирхдаг, та бидний юу хэлхийг яаж шийдэхийг сонирхдаг. Бид харин таныг илүү их таньж мэдэж, танихаар хийдэг байхыг хүсэж байна. Бид унахтаа ч гэсэн таны бидэнд зориулсан сайн сайхныг хардаг байхыг хүсэж байна. Бид амжилттай явахтаа ч гэсэн илүү их зүйл бэлдсэн байгаа учраас даруй байж чадаж хитээ зогсохоо мэддэг байхтаа тусалж өгөөч. Ир та нар харна гэж хэлсэн. Таны өрсөн газар очиж, таны байгаа газар л байж, таны харуулахыг хүссэн зүйлийг л харахыг, үзхийг, тэр газар байж таныг алдаршуулахыг хүсэж байна. Өөр газраас өөр хүмүүсийн биднийг одоо сорих, бидний бүдрэл дунгах тийм урилгуудыг хүлээж авдаггүй байхад туслаач. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энт хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.